Тийм нөлөөцөг үзэж байгаа үзэгч та бүхэнд нэгэн сурвалжлага хүрэхэд бэлэн болоод байна. За Сонгон Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байранд бол за 15 нэгдүгээр орчны 15 тоотын айл за нийт эзэмшлийн талбайд за өөрийн энэ одоо тоосгон хааныг босгож болвол гутал тайлдаг өрөө хийх гэж байгаа гэдэг ийм шалтгаанаар бол бусдын эзэмшлийн талбайг бусдын дундын өмчлөлийн талбайгаа бол ингэж тоосгон хаан өрснийг та бүхэн харж байна. Тэгэхээр яг энэ зайгаар бол энэ үүдээр орж ирээд энэ айл гарч юм үргэж оруулах, нүүд суух ямар ч боломжгүй болгоцсон юм байдалтай байна. Тэгэхээр бидний сурвалжлагаар ирэх үед бол за хилчин сөөхийн дарга бол яг энд байж тарлаа. Тэгээд хилчин сөөхийн даргаас бас яг юу болсон талаар хэдэн зүйлийг тодруулъя гэж бодож байна. За 2016 оны 3 сарын 9-нд оршин суугчдын хүсэлтээр орой 7:30 үед над руу уцаар ирсэн. Ингээд дундын өмчлөлийн талбай үүдэнд мань хажуугийн айл тоосгон хаан өрөөд одоо ингээ хаалгын мань хаагаад орох гарцсан мань хаачлаа гэд гомдол ирснийхэн дагуу гомдол өгснийхэн дагуу би 7:30 үед энд ирсэн. Ингээ ирээд хартал ингээ тоосгон хан үрсэн байсныг би одоо буулгах шаардлага тавьсан. Тэгсэн чи урдаас хил амаар доромжлоод янз янзын асуудал үүссэн. Яг энэ үед нь би шуурхай албаны нийслэлийн шуурхай албанд мэдээлэл өгч хүн дуудсан, мэрэгжлийн хяналтын газар өгч хүн дуудсан. Ингэсний үндсэн дээр мэрэгжлийн хяналтын газраас хүн ирж ер нь ингэх юугүй хууль ирэх байхгүй та нар ингээд дундын өмчлөлийн талбайг ганцаараа эзэмшиж хувийн эрх ашигт нийцүүлж ингэж өөрчилж бусдын эрх ашиг хохироож болохгүй гэсэн шаардлага тавиад одоо дахиж энийг таслан зогсоо буцаагаад нураа одоо тэрийгэ цэвэрлэх гэсэн шаардлага тавьсан. Би хилчин сөөхөн захидлын хувьд бас адилхан тийм шаардлага тавьсан боловч миний үгийг сонсохгүйсэн. Өчигдөр шаардах хуудас бас наагаад авсан байсан. Өнөөдөр хаалгын цохоод бас хөнгөө хаалгаа онголохгүй өчигдөр бас хаалгаа онголгоогүй. Ингээд би яг одоо энэ удаа би яг 3 хоногийн хугацаа өгсөн байгаа. 3 хоногийн хугацаанд энэ босгосон ханаа нураагаад хуучин хэвэнд нь оруулахгүй болвол одоо дараагийн шатны арга хэмжээг тэр одоо зохих байгууллагт нь тавина гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр яг одоо энэ тоосгон хааныг өрөө дундын өмчлөлийн талбайг бол тийм хасын хувьд эзэмшиж байгаа. Энэ айлыг бол хаалгын үлзий сүрэн гэж айл гэж юм. Тэгээд энэ айлын хаалгыг тогшоод яагаад энд одоо энэ барих болсон талаар тайлбар авъя. Тэгээд таны гэрээд та бол ер нь хаалгуудыг тогшиж үзүү шаардлага биелүүлэх гэдэг талаас нь тогшиж үзлээ. Хаалгаа ердөө онгойлгохгүй байна. Өчигдөр ч онгойлгоогүй, өнөөдөр ч онгойлгоогүй. Тэгээ би шаардлага ямар ч байсан хаалган дээр нь өчигдөр нас өнөөдөр ч наагаад явж байна. Хурж ирж уулзахгүй ингээд иймэрхүү байдалтай л байж байна. Тэгээд одоо би буулгах байх гэсэн бодолтой байна шүү дээ. Тэгэхээр энэ сурвалжлагыг үзэж байгаа бол хэрвээ энэ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорны 37 дугаар байрны за 1-р орчны 15 тоочд оршин суугч үлзий сүрэн та хэрвээ энэ сурвалжлагыг үзэж байгаа бол за бусдын эрх ашигыг хүндлээ дундын өмчлийн талбайд өрсөн энэ хандлага байгаа буулга цэвэрлээд хуучин хэмнэнд нь оруулж за бусадтайгаа бол яг дундын өмчлийн талбайгаа бол эрхтэй гişин гэж эзэмшиж энэ хүмүүстээ бас амьдрах тайван орчинд бүрдүүлж өгөөч гэдэг бол танаас хүсгэнэ ингээд үргэлжлүүлэн мэдээлэл анхаалаад болно. За дундын эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөл байхгүйгээр хан өрж бусдын чөлөөтэй байх эрхийг хязгаарлана гэдэг бол дүрм журмд нийцэхгүй зүйл байлтай. Харин сууц өмчлөгтэй холбооны даргаыг болон хажуу хөршүүдээс нь шаардахад өөр айлууд ийм байдалтай байгаа. Тэднийг эхлээд буулгах, тэгвэл буулгах их байдлаар асуудал тандж байсан байна. За бид өөрсдөөс нь тайлбар авах гэсэн боловч эзгүй байгаа юм уу эсвэл үүдэ тайлах сонирхол байсангүй юу? Ямар ч тач уулзах боломж гараагүй юм а. Дахин сануулгад нэг орон сууцнд амьдарч байгаа бол бусад нь тэр хүнтэй адил тэгш ирэх байх ёстой. Тиймээс тэрхүү тоосгон ханаа буулгаж хөршүүдийн тухтай байдлыг хангаж өгөх нь таны үүрэг гэдгийг хэлмээр байгаа юм. За Монгол Улсын үндсэн хуулийн нэг хүний эрх нөгөө хүнийхээ эрхээр хязгаарлагдана гэж заасан байдаг. Бид бүхний талаар эргээд сурвалжлана.